Сайн уу хүмүүсээ. Гэрийн бичлэгээр та бүхэнд өдөөний хүүхдүүд хэрхэн хэлвчгийн шалгалтаа өгдгийг ерөнхийдөө бол харуулна, үзүүлнэ. Бид нэр хэлвчгийн шалгалтыг өгөхийн тулд 108 км-ийг туулаад тэгээд хэлвчгийн шалгалтаа өгдөг. Вагонд 4-5 цагийг ерөнхийдөө өнгөрүүлээд очоод шөнө хоноо тэгээд өглөөний шалгалтаа өгнө. Тэгэхээр бичлэгтэйгээ хамт байгаарай. Бол надад нэг амар олон хувцас аваад явах шаардлага байхгүй л дээ. Энд чинь ганцхан унах гэж учраас. Тэгээд ерөнхийдөө формынхаа хувцсыг авсан. Тэгээд унтлагын хувцас авсан. Тэгээд одоо гадаа халуун байгаа учраас ингээд гадуур хуцаа ихэд хийцэн очиод оройд ерөнхийдөө сэрүүхэн байх гэж бодоод. Уул нь иймхэн цөөх хувцастай. Тэгээд нэг багтааж хуулны юм гар цүнх байгаа ч гэсэн хүнжил авч явахаас өөр аргагүй болсон. Тэгэд яалч хүнжлөө багтаахын тулд ингээд чимдаамтай явахаар болж байна да. Манай ангийн багш өнөөдөр манай ангийн багшийн бүрдтэй. Сайн уу гэрээ хүмүүсээ. Энэ ингээд 5,000-аар манай мистэн дээр сууж байгаа. Цагийн 5,000 энэ нөгөө манай цонх ганцхан онгодог. Тэгээд энэ хүмүүс болохоор ингээд манай мистэн дээр цагийн 5,000-аар ирж сууж байгаа. Үгүй цагийн 5,000 заавал авна би. Хүмүүс ингээд хөзөр тоглож байгаа. Би энд хичээлээ хийж байгаа. Энэ миний Стенлиг аяга. Стенли. Биднээс дахин ирж байна. Сэтгэлдээ ямар байна? Амар удаан байна. Амар өөдөж. Цаг 10 минут болчихин. Бид нэр одоо хүртэл ирээгүй л байна. Очоогүй л байна. Очдгүй. Ингээд яваалаа. Амар үлсэж байна. Чин үлсээд байна. Үлсээд байна. Энэ манай ангийн couple. Hi, манай нэзийг subscribe хийгээрэй. Одоо ер нь сэлэн рүү төгчл байна да. Тэтгэл хэр байна да? Оо, сон мэдхгүй. За. Болоо чи наатах. Болоо чи. Би их чинь насны өдөөс гоё харагдаж байна уу? Аха. Энэ их чинь ой. За ингээд сэлэнгээд ирлээ дээ. За би боочхё. No. Сэлэнгээд цугаараа буучглаа. Одоо нэгнүүдийнхаа хүлээж байна. Тэгэд хүмүүс ер нь сүргээрээ явж байна да. Ангаараа, бүлгээрээ, сумсумаараа. Сэлэгэд ойр дэрээгүй юм байна. Аха. Их мохоо байна. Ягаад? Мэдхгүй. Хэн намайг хаан сууж ийн гэж бодож байна да. Тук. Сиулу. Хангасэр замгачи. Амар гастай. Аястай нөө. Утан гэрээр арай даам гараад байна. Хөдөөнөөс ихсэн гэдгээ бид дүүнээд байгаа. За ингээд бид нуус байранда юмаа үлдээчээ. Тэгээ одоо ингээд хоол морхоо явах гэж байна. Олдохгүй байна. Бид нар одоо ингээд явж гин. Хоолны газар дахиад хайгаад сая монголчин гээд нэг газар атсан чинь хаачглаад өнгөцөө. Их өрөвдөлтэй юмаа хүний нутагт. Ийм чи хизүү замыг туулан шалгалт өгнө гэж бодсонгүй бид. Газар болсон хоолны газар. Хоол нь орох чинь. Сая хоолны газар болохгүй амир явж ирлээ. Тэгээ бид нэр шөлтөө хоол авсан. Одоо тэгээд шөлтөө хоол ихээр нь танарт харуулъя. Тэгэд энэ хажуугаар нь бас амир гоё юм зардаг юм байна. Би мопширлаа. Чи хавчраа. За яа. Тэгшин уу надад ч. Бид нар хоолнд ороод гараад ирлээ. За энэ хүмүүний тэмцээн бид нар явах байсан байна. Багшаа. Барата. Ушиглаад байна. Ингээд Сүхбаатарын ингээд юу гудман юм гоё гэрэлтүүлэгтэй байна. Үнэхээр гоё юм байна. Сая орсон зоогийн газар нь ч гэсэн гоё лаа. Сүүл зэлэнгээд ирэхэд СУ байгаа. СУ нэгсэн байна. Тэгээ би сүүл бараг жил мөлийн өмнө нэрсэн баха. Цаануу миний Монголын автомобиль. Энд ингээд булгаа засаж байна. Энд ингээд норжоо бүдэ хоёр засаж байна. Энэ болохоор ингээд манай ангийн багш засаж байна л та. Бид нар энд ингээд гудамны овгор хийгээд. Авир биндрийн хоёрыг хүлээж байна л та. Тэр хоёрыг удаа юм аа. Ямар удаа юм бэ? Хурд ирээчтэй хонгор мó. Одоо энэ манай үлцэн ангийнх байгаа. Бид нар ерөнхийдөө бол зургуулаа явж хоолцсон. Хараа хүнэсчлээ. Тэгээ яах хэдүүлээ. Тийм азуу үгүй тийм бэ. Ой. Let's get out of
За биднээс ингээ унтах гэж байна. Энэ манай хүүхэд удаж байгаа харуулгаар харагдахгүй. Хай гэрээ. За биднээс удаас ирээд одоо хэдэн цаг болж байна? 7 өнгөрч байна гинэ. Одоо биднэрт цай май чанах сав суулгах байхгүй учраас CU орж өглөө хэвчээ бай та. Биднэрт бол нэлгний ногч талах болох байгаа. Тэгээд тэрийг одоо CU орж халуун юмтай идэхгүй болохгүй байх гэж чинь уул нь ундаанаар байна. Одоо тэгээд өглөө хэлэн дээр ундаа өгөмжтэй сайн шээ. Тэгэж байна да. Энэ ингээ өчигдрийн төрсөн өдрөөс үлдсэн юм нар бараг идээгүй. Энэ ингээд зөргөө. За одоо 7:51 болж байна. Бид нар гэртээ цай ундаад бэлдэж чадахгүй болохоор CU газ халуух юм аваа тэгээд элэгний нухч талах байгаа. Тэгээд тэгж цай уух гэж байна. Биднүүсийн замд морь байна. Булгаа нэг нь унчаач. Цэлэнгийн CU харагдаж байна. Дээр хотелтэй. Бид нар CU-гээс гараад одоо 1-р сургууль руу явж байна. За нэгэр өгтүүдээ. За энийг ирээсэй. Юу ч харагдахгүй байна guys. Алаа яахан бол. Одоо биднээс ингээд уцаа өгөх гэж байна. Магшаа би яа. Уцаагаас авч орж болохгүй байсан учраас энэ бичлэгээс хойшоо бичлэг хийж чадаагүй. Тэгээ ерөнхийдөө дотор юу болсон талаар ярьж өгье. Яагаад ч би ингээд уух юм авч орж болно гэсэн бодолтой байсан байхгүй хүүхдүүд ингээд цэвэр усмус ингээд бариад яваад харна. Цэвэр ус оруулж байгаа юм чи кофе ч гэсэн баг ингээд оруулах бах. Энэ төр гэж бодсон чинь яг ингээд хоцсон чинь цэвэр устай хүүхдүүдийг ингээд буцаагаад цэвэр усыг өгүүлээд исэн бэлээ. Одоо ингээд гадна үлдэж байгаа эцэг эхчүүд энэ төрт нь цэвэр усыг буцаагаад өгүүлээд исэн бэлээ. Аягтай кофе ингээд барьчихсан орсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ийм аягтай кофе мофи оруулахгүй гэд тэр доор нь тэгээ хайсан. Тэгээ хаалгаар орсон чинь ингээ хоёр шалгагч байсан. Эрэгтэй эмэгтэй. Тэгэд эрэгтэйг нь болохоор эрэгтэй шалгагч нь, эмэгтэй хүүхдүүдийн болохоор эмэгтэй шалгагч нь ингээд металл шалгагчаар шалгаад тэгээд ингээд биеийн гараараа ингээд тэмтрээд гэх юм уу. Тэг гермамаг нь үзээд нэг тиймэрхүү байсан. Манайг ерөнхийдөө хамгийн сүүлд нь ингээд орсон заяа юу. Ерөнхийдөө 9 цаг 20 минут энэ төр гэж хат яа зааж тухтай суугаад. 9 цаг 20 минут энэ төр гэж хахад бараг ингээд сургууль руугаа орсон. Тэгээд угаасаа 10-аас шалгалтанд нийлэх байсан учраас нэг хайхтар санаа зовоогүй. Тэгэл оронгуудаа за ямар ч хэсэн давсгаас суулж авъя гэд 0 орсон юм. Тэгээд 0 ороод нэг 9 цаг 30 минут энэ төр гээд яг танхимаа хайж тэр чинь бас олно. Тэгэл ингээл нэг сум заасан. За тэр танхим тэнд байгаа гэд сум заасан. Тэгэл нөгөө сумнуудын хайгаал дагаал сумнуудын дагаал ингээл яваалгаа байхгүй юу. Тэгээ явж арай гэж нэг хөрх юм анги олж байгаа. Тэгээ анги олоод орсон чинь нөгөө нэг шалгалт авах гэж байгаа багш нь намайг хүүе чи одоо ямар амар хоцорж ирд юм бэ гэд тэгдэм да. Тэг би хоцорсон юм уу гэдгсэн чи үгүй чи юу амар сүлдэж орж ирлээ. Тэгээд тэгсэн. Үнэхээр хүүхдүүд нилээ ирсэн. Би ингээ 0 мол орж байгаа тэгээд ингээ 10 30 гээд очсон чинь намайг нилээ оройтож орж ирлээ гэд тэгсэн. Тэгээ манай танхимд шалгалт өгөх ёстой байсан 30 хүүхдийн 29 нэг хүүхд нэрээгүй байсан. Тэгээд манай танхимд манай ингээ 2 хүүхэд надтай хамт суусан. Гэхдээ мэдээж ойр ойрхон байгаагүй. Миний суудал болохоор нэгт байсан. Яг багшийн өөдөөс харсан суудал. Манай ингээ охин болохоор яг 2 дугаар салааны 2 цуусан. Манай ингээ манай танхимд сууж байгаа банд болохоор 3 дугаар салааны 3 муур цуусан баха. Ер нь амар хоол зайтай суусан. Да ямар ч байсан шалгалтын үед бол тийм амар хүн шалгалт байгаагүй. Амархан шалгалт ч бас байгаагүй. Ерөнхийдөө нэг тийм дундаж. Гэтэ ерөнхийдөө сонгох даалгаврууд нь бол амар юм хүний тархийг гэргэлзүүлсэн юу юм болоо. Цаг төлөвлөлт бүр амар чухал юм байлээ шүү хүүхдүүдээ. Миний хувьд ямар ч цаг маг төлөвлөөгүй. За гайгүй илгүүдээ угаасаа хийжсэн юм нартай адилхан юм л орж ирэх байх. Нэг амар санаа зовоод ах юм байхгүй. Угаасаа нилээн бэлтцсэн юм чинь гэж бодоод амар 50 орсон. Ерөнхийдөө амар 50 өгсөн. Тэгээд тэгсэн чинь яг ингээд сонгох даалгаврууд дээр амар 50 байгаад гэсэн чинь нэг мэдээ ингээд бүр цаг яваад өгсөн заяа. Явж итл ингээд сонголт
сонгох даалгаврууд нь амар эргэлзээтэй. Тэгээд ингээд сонгох даалгавруудаа аль нь юм болоо гэж эргэлзээ тэгжээд л яаж л цаг нь ингээд явцсан. Тэгээд за ер нь энэ багцааны ил байгаа бах гээл дугуйсан. Яг зөв дугуйсан уу буруу дугуйсныгаа бол мэдэхгүй байна. Амар эргэлзээтэй байсан учраас. Тэгээд алдаатай 5 үг. Алдаатай 5 үгнээс би нэг 2 3-ын л олсон байх гэж бодоод байгаа. Тэгэд үндэсний бичгээр унших даалгавар нь болохоор эхлээд ингээ хайлт харахад ерөнхийдөө амар гайг харагдсан. За улс үндэсний гэж энэ ямар ч гэсэн эхний 2 үг нь гээл эхний 2 үг нь ийм гайгүй байгаа юм чинь дараагийн юмнар нь ч гэсэндээ ерөнхийдөө гайгүй байгаах гээл эхлээд харахтаа ерөнхийдөө гайгүй мэн гэд харчихгүй юу. Сонгох даалгаврууд дээр амар эргэлзэж байгаа л тэгэл үндэсний биш рүүгээ орсон чинь улс үндэсний гिचээ цаашаа яваагүй зөө үнэхээр амар цаашаа яг өгнүүдийн яг уншихын хувьд уншсан мэдгүй үгнэр бас байсан. Надад цаг байсан бол амар уншчих байсан юм шиг санагдаад байгаа. За юу ингээд логикоор нь хөөгөөд ерөнхийдөө за үндэсний бичиг нэг тиймэрхүү ер нь ихэнх нь уншиж чадсан ч гэсэндээ уншиж чадаагүй өгнөр ч гэсэн байсан. За эсэн дээр болохоор нөгөө нэг намайг өөрчилсөн ямар нэгэн зүйлийн талаар ингээд бичих гэсэн байсан. Тэгэд намайг өөрчилсөн ном гэд тэрийг сонгосон. Тэр эсээ маань хамгийн гол нөө ятхан итгүүлэх эсээ байх хэвээр. Тэнгүүтээ яг өмнөх яг нөгөө нэг сонгох даалгавар ажилласан эсэтигээ төстэй хэв маягаар ерөнхийдөө бич гэсэн. Бидний сонгох даалгавар ажилласан нөгөө их нь болохоор шүн ургадаг ногоо гэд эсээсэн. Тэр нь ингээд ерөнхийдөө ингээд болсон явдлаа л ингээд уран яруугаар ингээд битсэн. Тиймэрхүү эсээ шиг санагдаад тэнгүүтээ ерөнхийдөө ингээд яг болсон явдал зохиогоод биччихсэн. Би харизм гэд нэг ном уншиж ирсэн. Тэгээд тэр номныхоо талаар биччихий даа гэж бодоод тэгээд тэр номныхоо талаар бичсэн. Өөрчлөлт гэдэг хүнд хизээж оройтдаггүй те өөрчлөлтийг юунаас ч эхлүүлж болно гэдэг санааг ерөнхийдөө эсэндээ оруулахыг амар их хичээсэн. Эсэн дээр ерөнхийдөө гайгүй оноо авчих байх гэж бодож байгаа. Төвшөндөө хүрээд ер нь бол тэмцчихэл байх гэж бодож байгаа. Нэг тиймэрхүү л энэ да. За бичлэгээ үргэлжлүүлээд үзье. Хэд ч өгөөд гараад ирлээ. Одоо бид нэр байр дугуй явж хугацаас очиод хоолнд орох гэж байна. Хугацаа өмсчлөө одоо гарах чинь. Бидлоос ингээд хоолндоо орчод гараад ирлээ. Нутгийн өдөрлөгийн ордон руу явж байгаа замдаа юм нэг дэлгүүр болоод одоо орж ий. Гүрмийн хавд бүүд. Шам таарахгүй шүү дээ. Үгүй хөөе, өнгийн ярьж юм. Өнгөн үү? Бид нэр ингээд ямар ч үсэн ингээд явсаар аваад үнсний зах дээр хүрээд ирлээ. Нэг дарханы юу дарханы зах шиг л Яа, имийг нөгөө орсон хар нэг амир хэлтэйгээс тийм үү? Пистачо шүү дээ. Дандаа гоё орсын амтангуу байна. Доширак. Би ч та ягаан өгдөг доширак. Ганц уцантайгаас аваад ичүүлээ. Энэ ясконуудыг авч бааш. Дөргөөнийг загсаар олч. Нөгөө элбэт зурхаа мөн үү? Хэрэгтэй дараа тийш. Хөө тэгээ гоо сайхан хэрэгтэй дараа. Гоо сайхан уу? Байна. Хамт явахгүй бид нар төөрч хэл бах. Хамаагүй. За явъя хамаагүй мэн. Явлаа. Би зэрэг хатаа. За одоо бүтгэж хэлэхгүй шүү. Яа амар гоё шиг. Ой наа тийш. Үн бичнэ наа. Үн бичнэ наа. Хөшрөөд байгаа юм. Ямар гоё. Бид нар хуучин захаас гараад одоо байрлуугаа очиод жоохон юмнараа тавчаад тэгээ шин зах явах байна. Энэ ямар хол юм бэ? Манай хараагал энэ хүртэл явд юм уу? Энэ манай ангийн засалтаа тэгээд амар хөшөл хэрэгтэй. Бид нар байранд ороод ирсэн байна. Тэгээд амар ядарсан. Одоо шин зах юм тийм багш. За одоо бондгор туулаа гэж хоёр. Бондгор туулаа. Ямар туулаа? Нэрээ бондгор туулаа шиг хэрэгч. Бондгор туулаа. Бондгор туулаа. Ямар хурдан дүрд юм байна. Бондгор туулаа. Чи саа юу вэ? Бондгор туулаа.
Наач ямар амир тийм менежер зэрэг юм гээвэр хараад байгаа юм. Ингээ хог түүж мөнгө олдог хүний тухай хэсэг их дээр бичсэн шүү. Ингээд харж Жилэн голуус юу л та. Нэг мэдсэн бичлэгээ мартчихжээ. Одоо ингээ бид нэр алхаад харж ийн. Олон улсын худалдаанаас юмнаар авсан. Боломж гарвал харуулнаа, боломж гарахгүй бол харуулахгүй. Нөө бид нэр алхаж арай гэж ороод ирлээ. Ишигний эврэхэтээ авчаад авсан. Амир гоё байгаа сте. Энэ Энэ цаанаа миний мохи алдсан байна. Бид одоо явах гэж байна. Гэтэ арай болоогүй байгаа. Би эндээ персенттэй болсон. Бөхөж байна уу надаа? Ингээд бид нар нэг хоног барьсан. Гэрээсээ гэрэлдэг байж байна. Вологор сурагчтай хэцүү нууш. Эвэрчээ гэдэг. За ингээд бид бүхэн вокзал руугаа явж байна. Энд манай ард цүүх баригч, чамдан баригч манай байгаа. Энэ аа нэ. Yan bat. Бид нэр ингээд богондоо суучихсан. за ингээд ирүүлж үлдэх хэлээ. За ингээд удаан маань дуусч байна. Лайк, subscribe